Сайн байна уу? Би ирээдүйн сургуулийн сурагч Баяр байна. Бид өнөөдөр энэхүү ярддаг бодол өдрөлгөөрөө залуугийнхандаа хүний эрхийн талаарх мэдлэгийг зөв боловсон бас бүтээмжтэй бүтээж байдлаар хүргэхийг зорж байгаа. Мөн хүний эрхийн мэдээллийг заавал анги танхим, сургууль, албан газар гэлтгүү, гэр бүлийн харилцаа, өдөр тутмын амьдрал болон энэхүү өнөөдөр шиг бүтээж байдлаар хүргэхийг бид нар зорж байгаа юм аа. Сайн байцгаана уу? Наран цэцэг байна. Монгол улсад ардчилал бий болоод 35 жил болж байна. Ардчилал нь хүн бүр эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх боломжийг олгодог. Ардчиллын үнэт зүйл нь хүний эрхчлөө бөгөөд түүнийг нь төрөөс хамгаалах хүндэтгэх хөргийг гүйцэтгэдэг. Хүн бүр эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг хүний эрхчлөөг дээдэлдэг нийгмийг хамтдаа бүтээцгээе. Сайн байцгаана уу? Намайг Эрхэс гэдэг. Сан ирээдүгээ бүтээх боломж бидний гарт байгааг бид эрдэг бодлогоороо дамжуулан сануулж байна. Одооноос эхлэн хэлдэг биш хийдэг байж зорилгоо боддоор тодорхойлж ирээдүйн төлөө тэмцээрэй. Одооны бидний хийж байгаа үйлдэл ирээдүйн нийгмийг өөрчлөх болно. Би энэ подкастаараа хүний эрхийн түгээмэл тунгаглалыг тусахыг зорьсон. Яагаад гэвэл бүхэн төрөлхтөн эрхчлөөтэй адил нэр төр адил эрхтэйгээр төрдөг. Бид бүгд эрхийн эдлэгийн зэрэгцээ үүргээ ч мөн биелүүлдэг байх ёстой. Гэвч одоогийн нийгэмд бид үүргээ биелүүлэхээс илүүтэй эрхээ эдэлж шаардхал боддог болсон. Үүнээс болж бид бусдыг ялгарлан гадуурхах, шудраг бус байх зэрэг түгээмэл ойлголтуудаар бусдын эрхийг зөрчиж байгаа. Тиймээс эрхээ хамгаалж эдлэхийн адил үүргээ ч мөн биелүүлдэг хариуцлагатай иргэн байцгаая. Сайн байцгаана уу? Ирээдүйн сургуулийн сурагч Мөнгөн Дэлгөө байна. Энэхүү бодлогоороо залуучуудын үүрэг бол авилгатай тэмцэх гэх ерөнхий санааг илэрхийлсэн. Энэ нь олон улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал тул англиар тусгаж өгвөл илүү олон хүнд хүрнэ гэж бодсноос гадна ханцуу хэсэгтээ Монгол өв соёлоо цааш түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор босоо Монгол бичгээр хөрвүүлж нэмсэн. Мөн авилгатай тэмцэх нь зөвхөн төрийн биш, иргэн бүрийн үүрэг гэж ар хэсэгтээ нэмж бичиж өгсөн. Гартаа барьсан алхам нь авилгыг эсэргүүцэж байгаа гэсэн санааг илэрхийлсэн. Хүний алганыхээ дахин давтагдчихгүй учраас шудрагоос хууль дүрмийг чанд захин ажиллах нь өнөө өдлийг бие гэрчлэн гэх үзэл санааг нотлохын тулд гарын хивээ дарж үлдээсэн. Төр түшмэл нь хариуцлагатай эрэгдэн шудраг байж авилгыг хязгаарлана гэж Линкольн хэлсэн байдаг. Авилгыг зогсооход би гих ганц хүн биш хамтын зүтгэл хэрэгтэй гэж миний хувьд үзэн энэхүү бодлогоо оруулсан. Сайн байна уу? Намайг ирээдүйн сургуулийн сурагч Хишиг Асгалан гэдэг. Миний бодлогын ард талд silence is not peace, it is permission гэх өрөө байгаа. Энийн утга нь болохоор бид нэр чимээг байхын ямар нэгэн амар амгалан билэгдэвш харин чимээг байснараа хүлийн зөвшөөрж буй хэрэг юм аа гэсэн утгатай. Би бодлогын хуваарь талд илүү анхаарал хөөсөн илүүтэйгээр хой талдаа их сэтгэлээ шингээсэн. Учир нь яагаад гэвэл бид бүхэн нүүрэн дээрээ ямар ч асуудалгүй жаргалтай мэт байгаа боловч хойноо дурддах маш олон асуудлыг гээж орхидог. If you don't speak up, it's your will be violent гэх үг байгаа. Энэ нь чи чимээгүй байснараа чиний эрх зөрчигдөх болно хэмээх утгыг илэрхийлж байгаа. Мөн би их таймны бэлэгдэл цагаан лагтайг тусгаж өгсөн. Энэ нь эрх чөлөөг илэрхийлж цаашдын ирээдүйд энэ мессежийг илүү олон хүнд хүрээсэй хэмээн би хүсэж байгаа. Ирээдүйн сургуулийн сурагч Намин Чимэг байна. Би энэхүү ярддаг бодлого өдрөлгөөрөө хүрэхийг хүссэн санаа минь болохоор өнөөдрийн хийсэн үйлдэл ирээдүйн нийгмийг бүтээн гэсэн санаа байгаа. За энэхүү санааныхаа хүрээнд би энэ зургийг зурсан. За энэ нь болохоор ингээд хүн болгоны оролцоо бидэнд хэрэгтэй. Ингээд нэг нь хоошоо суугаа. За ингээд нэгэндээ найдаад яваад ах юм бол эзээч ингээд сайхан нийгэм бүтэж чадахгүй. Тийм учраас одоо энэ зургаараа бүх хүний оролцоо нийлээд яг сайхан эвлүүлдэг тоглоомны үзэсгэлэнтэй зураг шиг сайхан ирээдүй бүтээх болно гэсэн санааг илэрхийлээ. Сайн байна уу? Ирээдүйн сургуулийн сурагч Маргад байна. Бидний дараагийн хүрэх зүйл бол эрх үүрэг. Бид өнөөдөр эрх үүргийнхээ төлөө дуугарч түүнийг хамгаалахын төлөө тэмцэж байна. Энэ маш хэрэгтэй зүйл гэж би боддог. Гэхдээ зөвхөн эрхээ шаардаад зогсох биш, эрх үүрэгтэй хүн бүр үүргээч мөн адил биелүүлэх хэрэгтэй. Хэрвээ зөвхөн нэг нь давмгайлах юм бол тэнцвэртэй байдал алдагдаж зөв шудраг нийгэм бүрдэж чадахгүй. Харин хүн бүр эрхээ эдэлж үүргээ биелүүлэх юм бол зөв шудраг нийгэм бүрдэж чадна. Сайн байцгаана уу? Намайг Хүслэн гэдэг. Ярддаг бодлого 2025 үйл ажиллагаанд ирээдүйн сургууль оролцсон юм. Олон улсын улс хоорондын харилцаа, инх тайван байдлыг хангахад үйл ажиллагаанд чиглэсэн нэгдсэн үндэсний байгууллагт Монгол улс 1961 онд 101 гишүүн орноор нэгдсэн энэ тоог бэлэгшин 101-ийн сурагчид 4 багш нийгмийн ажилтныхаа хамт оролцсон юм. Бидний бодлого хар цагаан байгаагийн учир нь арга билег хоёр хоршин уршдагтай адил эрх үүрэг хоёр нь ч гэсэн салшгүй холбоотой байдаг гэдгийг хэлчихэж байгаамаа. Харин энд байгаа лого нь гэх юм бол Amnesty International ирээдүйн сургууль хоёрын логог хамтдан нийлүүлэн уралсан байгаа. Үүний учир нь ирээдүйн сургууль болон Amnesty International хоёр нь хоёулаа хүний эрхийг дээдлэгч байгууллага гэдгийг илтгэж байгаамаа.